Hi Cherries. За өнөөдөр бүгдээрээ дуучин Хвасагийн Good Goodbye гэдэг дууны талаар клипний 70 дутаа санааны талаар ярилцах болно. Би энэний өмнөх бичлэгээр хэлжсэн шүү дээ. Би дуучин Хвасагийн талаар бичлэг оруулна гэж амлаж байсан. Тэгээд амлсан ёсороо одоо бичлэг хийх гээд байж байна. За надад бол Хваса гэж хэлэхэд бол айгүй эвгүй байна. Яг бол анханасаа ингэж нэрлж сураагүй байсан учраас Хаваса гэд хэлээ сурцсан. Яг бол уншихтаа W үсгтэй учраас Хаваса гэд уншаад сурцсан болооч тэр юм уу? Хваса гэр айгүй сонир санагдаа тийм. Хаваса гэд бичлэг хийцэн, reel хийцэн байсан. Тэгээд доор маш олон хүмүүс юу Хаваса вэ? Наа чи Хваса штэ. Тэгээд одоо W үсгийг хизээж би U үсгээр нь уншина гэж юус ойлгоогүй. Ер нь бол хинч тэгж ойлгохгүй. Солонгос нэг тэр галиг гэх юм уу тэр уншилт нь айгүй тийм өөр байдаг юм шиг байна. Монголоос ялч өөр. Тэгээд яагаад Хваса гэж бичиж болоогүй юм бол за яг одоо нэгэнд оноос нь нэрнэ нэрний тал дээр бол тийм байна. Тэгээд би Хваса гэж нэрлээд явъя да. За тэгээд энэ клип болохоор яг аль биесээр 10 сарын 15-нд YouTube сувгад бол тавигдсан юм билээ. Тэгээд бүхэл бүтэн 1 сар 4 хоногийн дараа буюу 11 сарын 19-нд энэ дуу хит болсон. Үнэхээр бүүн болж чадсан. За тэр үзэлт нь бол жоохон бага байсан тий. Хавасагийн Хаваса гэж хэлдэг айгүй хэцүү. Хавасагийн Instagram дээр би нэг бичлэг үзчихсэн байхгүй нэг юм хормын даашинцтай. Тэгээ амар юм гунигтай. Яг нэг дууны эхлэл хэсэг байсан байлээ л дээ. Тэгээ өмнө сонсчоод ямар сонин дуу. Нэг чихэн нэг наалдаж өгөөг байхгүй. Гэтэл яг энэ Blue Dragon киноны салбарын шилдэгүүдийг тодруулдаг энэ арга хэмжээнд дээр энэ залуутай хамт ингээ үзүүлбэр үзүүлсний дараагаас энэ дуу үнэхээр тренд болж чадсан. Зөвхөн солонгостой биш, дэлхийн хэмжээнд хүн болгон бараг сонсоод ингэ дандаа энэ бүжгийн төрөж мөрөө те энэ бол айгу алдартай болсон. Тэгээ их хүн чих сонь юм байна. Яг хүмүүс ингэ тренд болонгод эн чинь юу вэ? Энэ дун тийм гоё юм баг та. Сонсоод ингэ сонирхолсэн та гэд клипийг үзээд бүтнээр нь сонсон чинь би анх надад яг ямар мэдрэмж төрсөн гэхээр би яг ингэ ойлгах заяа ингэ ямар тийм огшоосон яг кино шиг заяа эхлэв. Айгу гэдэг яг зөөлөн эхэлдэг шүү дээ. Гэл ингээл янгууд. Гэл дотор нэг надад яг л богино хэмжээний тийм кино үзсэн юм шиг мэдрэмж төрсөн ахгүй. Яг л ингээл кино шиг тэгэл би бүр шууд бүтэн сонсчод маш их сэтгэл хөдлөө баг ингээ ойлгох гад болдгоо. Дахин би тэр өдөржингөө сонссон. Тэг нэг юм сүнслэг дуу гэж яддаг шнэ гэл дахин сонсоол энэ уйдахгүй байгаад байдаг те. Гэхдээ яг одоо болохоор би жоох уйдцсан байгаа яа тэгэл Instagram орох болгон л хүмүүс энийг бүр харсаар сүлдээ нэг дууг жоохон хүмүүс хитрхи тренд болохоор нэг дууг утгагүй болгочтой юм шиг санагдсан. Тэрээс дууны хувьд бол яалч гоё дуу. Хэрэг би яг чихвчээрээ олоодаа сонсох нэг өөр төвний ундаа шиг болоод тэрхээр жоохон сайн санагдаад байна. Тэгтээ яг энэ дундаа би буцаад дуртай болж эхэлж байгаа. Тэгээд яалч гоё дуу байлээ. Хвасагийн бас нэг онцлог нь энэ клип дээр айгүйх тийм зүрх сэтгэлдээ өөрөө үнэхээр өөрчилж чадсан байгаа. Үнэхээр урлагийн хүн гэдэг нь бол мэдэгдсэн өөрхөн стил имижийг үнэхээр өөрчилж чадсан. Уг нь бол Хвасагийн стил имиж чинь юм урттай, хав харвстай, юм жоохон долгионтой өстэй. Тэгээд нүдээ амар тод боддог. Уруулаа бүр ингээ хүрээлэл яг л юм Kylie Jenner мэнэр шиг те хууц мувцсан нэг юм тод мод өнгөтэй. Тэгээд хөдөлгөөн нүрийн хувирал мөрлийн цаач ингээл ширүү мөрөө хараал. Bold гэж ярьдаг шүү дээ. Хатуу дүр төрхтэй байсан бол энэ үед дээр болохоор бүр яг эсрэгээр маш юм зөөлөн зүгээр л яг энгийн дүр төрхийг гоё харуулж өгсөн. Тэгээд нүур бодолтон ч гэсэн ингэ. За энэ чинь нэг хөдөө зураг авалт хийсэн байгаа шүү дээ. Хээр таалт те яг тэрэн шиг ингээд яг байгалаараа байгаа эмэгтэй хүнийг гоё харуулж өгсөн байгаа байхгүй. Тэгээд өмсөн усан ч гэсэн маш тийм зөөлгөн ямар нэг тийм хурц шийдэлтэй юм биш. За бүртээ хугацаал байгаагүй. Дуунда орж сурчлагаа маягаар нэвтрүүлгүүдэд бол зөндөө орцсон байлээ. Би баг бүгднийг үтсэн. Одоо энэ бичлэгээ хийхин тулд зориулаад. Тэг ингээ үзээлж яхад Хваса яг л юм нүрэнийх будаагүй. Тэгтээ айгүй гоё маш гоё цэвэрхэн харьцтай. Тэг би нэг нэвтрүүлгийг үзчихсэн чинь юм радио FM-аар цацагч байгаа хэрнээ бас ингээ дүрсээр ингээ YouTube дээр цацагдаг юм нэвтрүүлэг байд юм байна. Тэгээ тэнд оролцож байхад нөгөө хөтлөгч бас жүжигч эмэгтэй юу гэжсэн. Ваа чиний нүр ямар гоё яг юм арилгацсан өндөг шиг бүр ингээ гялалзаад гялтганаад ах ямар гоё ярьстай юм бэ гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хөтлөгч эмэгтэй ч гэсэн чи аюу турцсан байна те гэж Хваса юу гэсэн хэрэг би энэ клипэндээ зориулж арга 5 кг чин хасан гэж хэлсэн. Гэтэ би ирүүл байгаа шүү. Хоолоосаа хийж байгаа шүү. Фэнүүдээ битээ санаа зовоорой гэсэн байсан. Одоо ийм нэвтрүүлгүүдэд орж байгаа байдлыг харах юм бол нилээн юм даруухан юм ноосон саарал цамцээд штэ надад ч гэсэн юм байдаг. Айгу гоё дулаахан тэгээд юм тухтай юм даруухан гоё харагддаг тийм саарал цамцыг өмссөн юм бариу. Ялангуяа Хвасагийн биеийг бол маш гоё тодтоож өгч байгаа байхгүй. Тэгэл бэлхүүстэй тэр биеийн галбар малбарыг маш гоё харагдуулж байсан. Энэ клипэнд тоглосон гол дүрийн залуу бол миний анхаарлыг ч мөн адил та нарын анхаарлыг ч гэсэн татсан болоо гэж бодож байна. За энэ жүжигчдийн залуу болохоор Park Jong-min гэдэг нэртэй
жүжигчин байгаа. 1987 онд төрсөн. Нилээн багаасаа кинонд тоглосон. Гэхдээ энэ залуугийн тоглосон кинонуудыг би нэг юм мэддэггүй юм байна лээ. Ялангуяа энэ клипийн тоглосноос хойш хүмүүс нөгөө энэ залууг харах өнцөг шал өөр болчихж байгаа байхгүй юу. Энэ залуугийн талаар бас нэг рил хийсэн чинь доор нь ч гэсэн айгүй олон хүмүүс би яг энэ залууг анх нэг тийм царайдлаг биш те гэж бодож исэн чинь яг энэ клип тоглосны дараа энэ залуу айгүй царайлаг харагдаад байх юм аа гэсэн байсан. Тэгээд зөвхөн бид нар тэгэж бас бодоогүй мөлий. Дэлхийн фэнүүд те олон сонсогч нар ч гэсэн бас тэгэж дүгнэж байгаа юм бэлээ. Энэ залуу одоо үнэхээр ингээд тренд болж чадчихж байгаа. Энэ залуу би өмнө бас хаана харлаа гэж бас нилээн бодож исэн чинь Жисүү нэг Newtopia гэдэг нэг кинонд тоглосон шүү дээ. Тэгээд тэр дүр дээр энэ Пак Жомин гэдэг залуу болохоор тэр үед яг энэ кинонд тоглож байхдаа жоон бондгордуу. За яг ингээд анх харахад бол царайлаг харагдаагүй заа надаа. Тэгээ би яг энэ Newtopia гэдэг Жисүү хамт тоглож байгаа залууг би тухайд мэдээлэл нарчаад яагаад энэ залуутай кино тоглосон юм бол да гэдэг нэг киног мэдхгүй. Яг энэ залуу танихгүй мэдгүй учраас одоо тэгж бодох нь аргагүй л те. Гэтэл энэ залуу ч зөндөө олон кинонд одоо гол дүр бүтээж исэн юм байна. За сүүлд 2021 онд гэлүүдээ Юната хамт бас кинонд тоглож байсан юм. Тэгээд маш гой бүсгчүүдтэй хамтран одоо кинонд тоглосон байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр мундаг байгаа зү. Яг тэр Newtopia дээр болохоор бондгорд байсан бол одоо аюугаа ингээд турсан аюугаа хартаад байгаа стил имиж аюу өөрчилсөн. Тэгээ энэ клипэн дээр энэ залууч нэг аюу нэг тийм эрхэмсэг нэг залуучууд байдаг шүү дээ. Охтууд ингээд хараасан. Яг тийм нууцлаг залуугийн дүрийг бүтээж харуулсан. Тэгээ энэ нь нөгөө эмгтээчүүдийг ингээд энэ ямар гоё залуу вэ? Гэдэг тийм мэдрэмж өгсөн болов уу гэж би бодож чинь. Тэгээд энэ цагаас хойш энэ залуу бас миний краш болсон байгаа. Тэгээ энэ залууг Хуаса өөрөө сонгосон гэж байгаа. Яг ингээд жүжигчдээс хэнийг ингээд тоглуулах вэ гэд баг хамтанд олонтойгоо ярьж хаад Пак Жоминыг сонгосон юм билээ. Хэдэн оны кинон дээр гэлээ Пак Жомины тогсон киног нь харчаад Хуаса бүр крашлж байсан билээ. Тэр үед вау энэ ямар мундаг жүжигчин бэ гэж одоо хүндэлж хайрлаж ихсэн юм билээ. Тэгээд яг ингээд клипэнд тоглож байхдаа энэ залууч мэдээж нөгөө хосуудын дүрийг бүтээхэд бол хэцүү шүү дээ. Хуасагийн хувьд айгүй хэцүүсэн гэж аахгүй. Тэгээд анхудаа танилцж байгаа тий. Өөрийнх нь бүр краш нь байж байгаа тий. Урлаг тосын одоо ингээд хэврэлдээл, бүжиглээл одоо би биэндээ ингээд хурж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж ингээд хар цацаараа тулах хэвээр ямар ингээд харахад нь ингээд өөр тийш хараад байлтай шүү дээ. Яг тэнгүүд Хуасад юу нэг айгүй хэцүүсэн гэхээр Пак Жомын өөрлөө харангууд нэг ихцэлж харж чадахгүй дотроо бүр ингээд амар сандарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд ямар ч хүн краштайгаа ингээд дуулсан бол бас догтлоо шүү дээ ингээд сандарч мандраа. За тэгээд клипний хувьд бол үнэхээр гоё байсан. Маш гоё тийм далд утга санаатай. Бид нар болохоор зүгээр ингээд далайн ирэг дээр яваал тэ нэг улаан өнгийн өсгийтэй гутал барьж байгаа ингээд бичлэг хийж байгаа залууг л бодоод байгаа тэ. Тэгэл энэ хоёр ингээд бүжиглж байгааг нь хараад байгаа боловч энэ клип чинь цаанаа тэ найруулагч нь үнэхээр супер байгаа байхгүй. Үнэхээр супер. Юу мэр юм бэ? Үнэхээр гоё клип болж чадсан. Тэр дууны утга санаа, клипний утга санаа бүр үнэхээр одоо бүр нэг хоршин гэж ярьдэн шүү дээ. Ингээд бүр төгс зогцсон гэдэг шиг тийм болсон. Энээс хойш ярих чад зүйлс болохоор яг 100% миний үзэл бодол, миний мэдрэмжээс гарсан зүйлс шүү. За яг ан цав тийм ийм гэсэн зүйл байхгүй. Зүгээр л яг л хувь хүний миний мэдрэмж гэдгийг л ойлгоорой. За надад яг ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр нэг ийм эвдэрсэн, хуучирсан буудан дээр энэ хоёр ихэнх сценыг бол одоо өнгөрүүлж яадаг тийм зүгээр нэг буудан байгаагүй маш их ингээд эвдэрсэн хуучирсан энэ тэндээс нь ингээд урагдсан дотроос ингээд бүр сэмэрцсэн тийм буудан байсан харахад бол маш юм тухтай амлцсан ингээд дээр нэгээл ингээд байгаа л хэвтэл унтаал яжмэр нэг тийм зөөлхөн тухтай харагдчихсан яг түүнтэй адилхан энэ нь яг комфорт зонтой зүүрлж байгаа юм болоо гэж бодсон байхгүй. Тэгээд энэ хоёр хос удаан хугацаанд ингээд хамт байж агаад туусан замыг харуулад байгаа юм шигтэй ингээд нэг эвдэрсэн байгаа төр бодно. Тэг нэг бол ингээд муудалцаал, нэг бол ингээл салж нийлээд байдаг хосууд байдаг шүү дээ. Яг тэрийг тэг ингээд шархалсан зүрх гэдгийг яг тэр бодонтой зөөрлөж харуулад байгаа юм болоо гэж би зүгээр ботсон. Үүнээс гадна штэ хоёр дахь нэг аягүй чухал сцен байгаа. За энэ хахаар энэ хоёр ингээ машин дотор явж байгаа сүултээ машин яхаа болоод амар утаа гараад эвдэрсэн байж дээ штэ. Энэ нь болохоор одоо юу гэдэг харилцаа, хосуудын харилцаа цаашдаа ингээд явах боломжгүй болчоод бүр ингээд зогссон байхгүй машин хүртэл явахгүй. Тэгээ энэ хоёр бүр ингээ харилцаанд бүр хөрцөн гэдгийг юугаар харж байгаа гэхээр хоёул ингээ машин дотор ингээ суучихсан нөгөө утаа гарсан эвдэрсэн тэгэл ингээ жисамгуудаа хоёул ингээ чихвч зүтсэн байдаг. Хоёр өөр дууг өөр өөрсдийнхөө дуунуудыг сонирхлын дуунуудыг сонсцсон. Тэгээ хоорондоо юу ч ямар ч тийм харилцаа байхгүй бүр
ингэсэн бүр ингээ хийцгэрсэн бүр ингэсэн байж дээ шүү дээ. Ингээл хөгжмөө сонссон. Тэгээ машин ингээ зогсчлоо шүү дээ. Зогсоод энэ харилцаа бүр явахгүй шүү дээ гэдэг бүр цаанаас нь дээрээс нь ингээ тагтчихсан энэ хоёр машинаасаа гараад зөндөө олон чемодантай явж идэх бүр ингээ зарим нь ингээ дийлэхгүй ингээ дунгаагаал дөнгөд нөгөө залуу ингээ өргөөл амар гол ингээ чемодан барьсан маа шүү дээ. Бүр болохоо байгаа бүр тесрээд ирэнгүүт нөгөө залуу ч чемодантай хувцаа бүр ингээ шийддээ шүү дээ. Ингээ ласгаал. Энэ хоёр хосуудын дөрний хувьд гэх юм бол зүгээр нэг 6 сар ч юм уу 3 сар үргэлжсэн хугацаа бол биш. Тэр бодингийн харсан ч тэр аюу олон чемодантай байна гэдэг чинь хүн тэр олон хувцсыг чирж явж гин тий. Тэр хоёрын зөндөө олон тэр хувцнууд нь гадгүй энэ хоёр маш олон жил үргэлж байгаа. Үүрж байгаа ачааг чилж болно, сэтгэлийн ачааг нь бүр дийлхэ байгаад асгаж байгаагаа бас ингэ зүүрлэж харуулсан байж бас болох юм те зүгээр миний бодолтой. Дараагийн хэсэг дээр болохоор ингээ дараагийн ингээ цэнхэр хэсэгтэй фон дээр болохоор нөгөө залуу ингээ ууралдаг бүр ингээ амар уурлал нөгөө юм ихтэй бүр залхацсан цаа ингээ энэ ингэж ууралж илээдээ ингэж илээдээ гэсэн шиг. Яг ингэхнүүдээ ингэнгүүт нөгөө хүүхэн очиод тэрчиж байхгүй. Харахтаа за уучлаарай хайраагач гэдэг юм ингээд. За дараагийн бас нэг зэм хэсэг заяа. Бас зэм хэсэг. За тэр гарч байгаа сцен болгон цаана очиж янзтай байгаа штэ. Хундахтай зүйлийг ингээд хуваасаа ингээд асгаж яадаг те. Харин амар шалбарцсан байдаг бүр ингээд унж мунаад ингээд шалбараад тэр хүний ингээд нүдэнд харагдахгүй байгаа зүрхний шарах бол өөр те. Тэр нь бүр гадагшаага ингээд энэ биен дээр ингээд илэрхийлж байгаа юм шиг те. За дараагийн хэсэг дээр яг ингээд амар ингээд өрнж явж яснаа. Хар фонтоо ингээд хаа харанхууд хуваасаа хар өнгийн мөрөө гаргасан таашин зөмссөн. Айгүй нэг юм бодлогошрол эргэлдээл те. Одоо яах вэ гэсэн шиг ингээд бодлогошрж яадаг. Тэгээ энэ ингээд яаж байгаа гэсэн чинь яг клипний яг өрнөл хэсэг байхгүй юу? Бодож за би болио цэг тавих гад энэ юмхтэй маш их ингээд бодол давтаж байгааг харуулж байгаа юм шиг. Тэнгүүдээ энэс хойш энэ хоёр харилцаа айгүй сонирхолчтой шүү дээ. Яг тэрний дараагаас залуугийн царай бүр шал өөр болдог. Уйлцсан юм шиг ингээд ууралцсан юм шиг. Тэр нүдний жүжиглэлт бол агуу. Тэгэхэд амар харагддаг. Ямар амар юм бэ? Ногоон тал дээр хуваасаа ингээд өвлөдөг хөөсөр ингээд өвлөж идэг те. Харилцаа ингээд хэцүү байгаа ч гэсэн хөвгчлөлтэй болох гол те. Жон гэрэл асаахаал залуу руугаа ингээд үлээгээл. Гэтэ тэр хөөс мөнхийн урт хугацааны бат бөх зүйл биш байхгүй. Үлээлээ фонгөл хагарчиж байгаа. Тэр эмэгтэй ингээд хичээгээд байгаа ч гэсэн тэр харилцаа удаа явахгүй гэдгийг хөөсөөр ингээд илэрхийлж байж бас болох юм те. Болох юм. За тэгээд бас нэг гойсо гэдэг байшин байдаг. Байшингийн тийм манекен байдаг тийм. Ямар ч харилцаа хүн чинь нөгөө цаашдаа би энэ хүнтэй нэг сар үерхэл сална гэсдэг. Үргэлжлэр бол хизээч харилцаа бол эхэлдэггүй. Хамт амьдрын, мөрөөдлийн байшинд амьдрын. Маш гой мөрөөдөлт ингээд тосууд бол анханасаа ингээд харилцааг бол эхлүүлдэг. Зүгээр юм хийсвэр тэр цаадлын далаа нь ингээд харагдчихэдэг. Зүгээр юм нэмгэн. За тэгээд дараах нь болохоор яг энэний дараа нь хуасаа хаалга хаагаад чойжилдаг. Тэгээ машиндаа сунгуудаа эргэж хардаг. Дурсамжинд үрдүүлнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй тий. Харилцахгүй цоочтой хിവэрэ байна гэд би яг энэ дээр бас бичсэн байна л да. За тэгээ төгсөлт хэсэгт залуу ингээд сууж байдгаа ингээд хав харахууд шүү. Гуниглаа байж хахад одоо гэрэлтэй машин гэд ирдэг. Энэ нь штэ нэг юм хоёр утга санаатай байж болно. Нэг бол хуваасаа эргэж ирж байгаа. Гэхдээ би бол тэгж бодохгүй байна. Магадлал маш багатай. Би юу гэж бодсон бэхээр нөгөө харилцаа дууссан учраас хүний амьдрал юм чинь дараа нь өөр хүнтэй учрна тийм учраас дараагийн өөр эмэгтэй амьдралд нь хүн чинь салсны дараа мэдээж ямар ч хүн чинь ингээд хэцүү байгаа тийм үү юм харанхуудтай зүрлээд тэгээд гэрэлтэй машин ирснээрээ энэ нь амьдралыг чинь ингээд нэг гэрэл гээгээ хонглын үзүүрт нэг гэрэл асна гэдэгтэй адилхан дараагийн эмэгтэй ирж байгааг бас ингэж дараагийн учралч гэдэг юм үү те харуулж байгаа юм болов уу гэж би бас батсан байгаа. Та нар бас тэгж бас батсан баха. Тэгээ клипний концепт бол их гоё яасан. 70-80-аад оны уур амьсгалыг харуулж байгаа юм шиг те. Өмссөн тэр дресс нь бас ямар бас гоё. Яалч миний бас нүдийг бас булаас чадсан л тэгээд энэ клип бол надад маш их таалагдсан. Дуун ч гэсэн маш гоё сүнслэг юм эхлэл төсөөлтөй өрнөлтөй. Клипийн ч гэсэн эхлэл төсөөл өрнөлтөй байж чадсан. За тэгээд одоогийн байдлаар болохоор энэ клип болохоор 65 сая хүн үзсэн байна. За энэ тоо нэмэгдэх нь бол ойлгомжтой. Өнөөдөр чинь 12 сарын 12 шөнийн. Тэнгүүтээ энэ тренд одоо жоохон гайгүй багасж илээ. Жоохон тренд нь буурж эхэлж илээ. Нэг хэсэг чинь зүйл бүр ингэх тусам л одоо сүүлдээ come on одоо болио манайхаа л гэж би бодсоо. Тэгээд одоо л Taylor Swift-ийн шин дуун дээр бас нөгөө гэдэг Sky гэдэг тэр
тренд болж илээ. Гол нь та нарт энэ клипийг үзээд энэ дууг сонсоод та нарт ямар санагдсан бэ? Тэгээ миний ажиглаагүй бас өөр бас ямар одоо энэ клипний сцен байсан бэ гэдгийг бас та нар бичээрэй. Доор комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр ямар бичлэг үзмээр байгаагаа бас энэ доор комент хэсэгт бичиж болно шүү. За тэгээ манайхаа зүрхэн эможи үлдээгээрэй.